За Vasco guys ингээ channel дээр гэн тавтай морил өнөөдөр хэдүүлээ tech review маягийн бичлэг хийх гэж байна. Тэгээ бидний танилцуулах байгаа product болохоор Gamesur гэдэг компани G7 Pro гэдэг контроллер байгаад байгаа. Yo guys look at this way. Clean as fuck. За энэ контроллер 2025 онд гарсан шинэ загварын контроллер байгаад байгаа. Тэгээ ерөөхдөө Gamesur гэдэг компаниас надтай холбогдоод бүтээгдэхүүнээ явуулсан. Хамгийн том давуу талуудын нэг болохоор Xbox лицензтэй гэж явд юм байлээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Xbox-оос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн айгүй найдвартай контроллеруудын нэг гэсэн үг баггүй. Гар дээр хурж ирээд unboxing хийхээс эхлүүлээд ямар чанартай гэдэг нь мэдэгдчихсэн. Угаасаа нэг тийм бүтээгдэхүүнээс ингээ задлахаас нь эхлүүлээд бүр ингээ чанар нь үнэртэйд эхэлдэж шүү дээ. Үнэртэйд жоохоо харагдаад мэдрэгдээд эхэлдэж шүү дээ. Тэгээ жингийн хувьд болохоор 392 грамм гэж явд юм билээ. PlayStation 5-ыг болохоор 280 грамм гэж явдаг. Тэгэхээр ерөөхдөө жоохон хүнд талдаа 100 грамм илүү гэсэн үг. Гэхдээ надад нэг тийм ялгагдаж бүр амар мэдрэгдээд байсан юм байгаагүй. За тэгээ энэ контроллерын давуу талуудыг дурдах юм бол TMR stickтэй буюу соронзон мэдрэгчтэй stickтэй гэж явд юм билээ. Тэгэхээр ерөөхдөө нөгөө хуруу хүрээгүй байхад ингээд өөрөө гулгаад байхгүй гэсэн үг. Тэгээ нөгөө одоо stick drift гэж ярьд юм даа. Stick drift ер нь бол баг үсэхгүй л гэсэн үг. За тэгээ trigger-уудын хувьд болохоор half effect гэж явд юм билээ. Ерөөхдөө юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь буудалцантай тоглоом тоглож байхад зөөлөн дарахад ингээд айгүй багаар шүршин тэгээд бүтэн дарахад одоо нөгөө бүх сумаараа шүршинж гэдэг юм. Ерөөхдөө нэг team технологи яваад байна л гэсэн үг. За тэгээ бас нэг дом тавдлын нэг нь болохоор юу гэхээр gyroscope юм уу? Gyroscope юм уу? Би яаж дуудгийг мэдэхгүй заяа. Гэтэ ерөөхдөө PC-ийн зэрүүлсэн motion aim буюу одоо хэдүүлээ ингээд буудалцаантай тоглоом тоглож аваад контроллероо ингээд дээшээ доошоо зүгээр эндээс нь ингээд хөдлөхөд өөрөө нөгөөдг нь дагаад ингээд хөдлөх боломжтой юм байлээ. Тэгээ одоо юу гэдэг би нэг дээшээ буудмаар ах юм бол ингээд дээшээ болгоод ингээд trigger-ээр дарах юм бол дээшээ буудна. Хажуу дээшээ ингээд өөрөө контроллероо хөдлөх юм бол тэр нь aim-ийн дагаа өөрөө хөдлөнө гэсэн үг. 1000 Hz polling rate-тэй болохоор ерөөхдөө ямар ч input lag delay ерөөхдөө гарахгүй гэсэн үг. Бүх чинь real time ажиллаад ямар ч input delay-гүйгээр шууд одоо нөгөө register хийгдээд бууднаа гэсэн үг байхгүй юу. За тэгээ үндсэн товчнуудаас гадна арт талдаа дөрвөн шиг макро товчтой гэж явж байгаа юм байлээ. Тэгэхээр ерөөхдөө тоглогч нарт айгүй олон тийм боломж олгож байгаа гэсэн үг. Нэг тийм товчийг нь одоо жишээ нь юу гэдэг цэнэглэх болгодог ч юм уу те 10 хуруугаа арууланг нь ашиглах боломжийг шууд олгож ийнэ л гэсэн үг байхгүй юу. Ингээд заавал нэг тийм амар хол товч дараад байхгүйгээр шууд ингээ гарын доороос нэг товч дараал одоо reload хийдэг юм уу те. Ерөөхдөө айгүй олон тийм сонголтуудыг нь амар өргөн болгож өгсөн гэсэн үг. За тэгээ үндсэн энэ XYBA тэгээ D-pad гэдэг чинь тэдэр нь бүгд нэг тийм механик keyboard дээр тоглож байгаа юм шиг айгүй нэг тийм crispy мэдрэмжтэй байдаг чинь нэг тийм дуурдаг амар тийм яг л одоо нөгөө тавчны дээр дараа мэдрэмжийг өгдөн шүү дээ. Яг тийм мэдрэмж өгдөм билээ. За тэгээ одоо нөгөө PC-тэй холбогдох, Xbox-тэй холбогдох холболтууд нь болохоор wired, wireless тэгээ Bluetooth гэж явж байгаа юм байлээ. Энэ бүр Android-тэй Bluetooth холбогдсон юм билээ. PC-тэй шууд wireless холбогдчих болно. Амар чанартай USB-тэй хүрч ирсэн. Тэгээ энэ нэг барыг нөгөө хайжлахаас нааш барыг тасардгүй юм байлээ. Амар чанартай USB. Миний нөгөө микрофон, маусны USB юм болохоор би мэдээд байгаа байхгүй юу. Нэг одоо яг юу гэх юм болоо нэг юм утсаар ойтсон юм шиг хүрээлэлсэн болохоор ингээд хайчаар барыг тасалтал одоо ингээд тасрахгүй гэсэн үг. Өөрийн гэсэн софтвер тийм билээ. Та нар хэрэг PC-ийн дээр энэ контроллерыг ашиглаж байгаа бол софтверийн татаад өөрийнхөө контроллерыг бүтэн кастомайз хийж болно гэсэн үг. За тэгээ энэ өөрийнх нь цэнэглэгч нь контроллерондоо ингээ амар хөөрхөн суур болоод өгчтэй юм билээ. Ширээ мэрэн дээр тавьдаг ч юм уу те янз бүрийн юм тавихад амар гоо цэвэрхэн харагддаг. Тэгэл ерөөсөө USB залгаад болоо. Тэгээ контроллер нь өөр дээр 3.5 мм-ийн нөгөө чихвчний оролцоотой юм билээ. Тэгэхээр ерөөхдөө шууд тоглоомныхоо дуу контроллер руугаа залгаж сонсоод микрофоноо ч гэсэн контроллер руугаа залгачингууд ямар ч асуудалгүй бүр бүх юм чинь бичээд сонсуулаад асуудалгүй явна гэсэн үг. Надад байдаг энэ PlayStation 4-ийн контроллертэй харьцуулж үзэхэд жингийн хувьд бол нэлээд угаасаа энэ хүнд маягийн. Гэтэ надад хүнд нь бас айгу таалагдаад байгаа. Ингээд нэг тийм нэг л юм бариад суугаад байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй юу. За тэгээ одоо энэ нөгөө D-pad-ныхаа хэлбэрийг өөрчлөх боломжтой. Тэгээ өөр дээрээ Xbox Game Pass хурж ирсэн. Gamesur-ийн нэг юм логоны стикер байлээ. Тэгээд угаасаа user manual гээд амар юм бүдүүн хуудастай үрж ирсэн. Яг энийг ингээд дэлгэчих юм бол ийм урт юм user manual хурж ирж байгаа байхгүй. Би одоо энийг уншиж гэж байгаа байхгүй. Би угаасаа юмнуудыг мэдж байгаа болохоор надад нэг хэрэггүй санагдсан. PC-тэйгээ холбох юм бол шууд энэ USB-г залгаал ажилчнууд янз бүрийн G Pro wireless mouse нууд шиг гэсэн үг. За тэгээ нэг юм хөрхи Xbox-ийн контроллер байна. Тэгээд үндэ айгүй таарсан санагдсан. Тэгээд та нар өөрсдөө нэг худалдаж аваад захиалгыг хүсвэл би линкийг нь доор үлдээчи. Gamesur-д баярлалаа. G7 Pro контроллер байлаа.